За ингээд үгүй чамжаг байсан ч дэлбэрч. За ингээд бодсон болгоно биелж, зорьсон болгоно аваарэ гэж хүсье. Hey, what's up guys? За шинэ оны хамгийн анхны бичлэгтээ тавтай морил. За энэ удаагийн бичлэгээр та бүхэндээ юу үзүүлэх вэ гэхээр Японд ер нь шинэ оныг за 12 сарын 31-ний өмнөрөөд 1 сарын 1-нд ер нь яаж баярлцгаад юм бэ гэдгийг бүгдээр ер нь харцгаана. За ямар ч хэлсэн миний хувьд бол ямар ч хэлсэн засаа цэвэрлэх тэр хооронд та бичлэгээ үзэж байгаа. Засаа цэвэрлэхгүй бол энүүгээр явах газар авахгүй. Тэгээ манай энүүгээр дандаа хөвшин настай хүмүүс амьдардаг болохоор ер нь бол бас цэвэрлсэн зүгээр. За Жан Кэмпонд шууд өөрийнхөө хоол эрхийг шууд их нэртэй өгчлөө. Одоо якисоба идэх гэж байна. За түрүүний яриадсан якисобанд юу ордог вэ гэхлээр ийм нэг хүнд зориулсан юм одоо хагас боловсруулсан юм тий. Бараг хагас боловсруулсан юм гоймонгууд нүүдлүүд орно. Лоовон за махыг боловсруулна. Зарим нэг нь дахиад махаа хийгээд байт юм л шүү дээ. Бах хийдэг. Тэгээ энэ манайх бол одоо гахамах. За тэгээд байцаагаа гол нь одоо юутагаа нүүдэлтэйгээ шарах нь гол ихгүй. Тэгжиж якисоба. За байцаагаа ураад сайхан ногоо могоогоо хуураад тэгээ хамгийн сүүлд нь сайхан энийг хийчихэд л тэгэл якисоба. Чисээ дүнгийн байдлаа шүү дээ. Энэ шүү дээ. Энэ чи шампас гэхгүй. Пум гэдэг юм яг мөн үү? Энэ яг юу бага? Энэ яг пум гэдэг нь мөн үү хараа? Аха. Энэ яг пум гэхгүй хаа. Энэ зүгээр ингээд авагддаг юм шиг хараа. Пум ээ. Яраа ёо. Якисоба нэр үнэхээр бүр цөөнгаас баг илүү гоё явагддаг. Барууранда 3 hours later. За ингээд айлчлан ирж буй шинэ ондоо гэд цаг одоо 10:30 болж байна. Юу нүгтэй байна? За ингээд ямар ч байсан охноо ирсэн тохин төлөө. Стап. За ингээд үгүй чамжаг байсан ч дэлбэрчлээ. Дэлбэр тийм байна. За ингээд бодсон болгоно биелж, зорьсон болгоно аваарэ гэж хүсье. 2025 онд бай. Амжилт бүтээлээ дүүрэн байх хэрэгтэй. Ер нь л амар нойр байдаг учраас ер нь эртхэн буудуулаад 10 гэхэд амжилттай. Тийм. Эртхэн буудуулаад тэгээд ер нь хордоо 25 хоногтой уулзъя гэж бодлоо. За шинэ ондоо уулзцгаая. Bye bye. Истонтал ер нь бол амьдралдаа анхудаа яг он солигдох үед л шампас боодолохгүйгээр зүгээр истонтаж үзье. Тэгээд их босоод уулна сүм явъя да гэдэг шийдсэн байсан чи бас нэхэ жоохон хориотоод илүү сайн бүр амар маш сайн амарцсан байна. Тэгээд өнөөдөр одоо сүм явах гэж байна. Сүм явдаг ямар учиртай гэхээр Японд одоо шинэ он гэхээс илүүтэйгээр баг манай цагаан сарыг одоо тэмдэглэж байгаа. Тэгээд шинэ юм шээ. 1 сарын 1-ний өглөө болгон сүм явж юу нь бол тэр жил мэлээ даатгаж матгаж юм тийм болдог. Тэгээд тиймэрхүү юм болно. Гэхдээ тэрнээс өмнө одоо яг 9 цагаас Donkey Hot гэдэг дэлгүүрт нэг сейл зарлаж байгаа гэж. Тэрэн дээр очиж нэг тийм anchoring спикер авах хэрэг гарсан. Гэтэл манай машин стил ингээд цастай байсаар байна. Одоо энийг бас цэвэрлэх гэж бас 80 болно. За тэгээ ямарч явцгаая guys. Дэлгүүрт бүр амар очтой. Хүмүүс пиг байна. Юм хөдөлтөж авах гад. Атсан уу ашиг. За хоёул сагсаа бай. Авъя гэж болж ирсэн спикер маань манай ихтер төрүүлж аваад авцсан байна ашиг ашиг. Тэгэхгүй бол нараа ийм хүнтэй. За ингээд очрлчтэй тэ хоёлаа. За тэгээ энэний дараа хайчих үү? Сүм явна тэ. Оюун нарыг мөн үү? Ваа, хөөсөн зэрэг биш ээ.
Оо. Вөө. Утаа идмээр байна. Утаа мэ? Хүсэнчгээ тэнд байгаа юм. За энэ нөгөө нэг юу вэ шүү дээ. Одоо Yokozuna нэрийн өмсдөг одоо нөгөө цагаан нэг урталтаа онжуулсан байдаг. Хариун дагшин магшин гэд бөөх энэ уртал тартаа гал мал төлөө. Бөөх эндээс юм авчиж. Энэ юу шүү дээ тэр. Нэг юм нөгөө модон улаан өнгөтэй хаалга байдаг шүү дээ. Тэрний доор ороод за одоо тэр бүгд тэр цаана очиод мөрөглөө үлдээд тэгээд тойроод тэнчэнээс очиод күжигээ аваад суглаагаа тэгээд энэ дээр одоо юу яах юм бэ? Суглаануудаа тэгээд боогод үлдээчдэг. За тэгэхээр күжигээ ямар ч гэсэн аваад үзье. Күжи бол одоо энэ жилийн ямар шоу байх вэ гэдэг ер нь лотерейгоор үзэж байгаа юм л да. Тэр урд хараа ингээд одоо тэр нэг дээр нэг хонх байгаа. Тэр ингээ хонхыг ингээ олсоор ингээ тэгээд хүслээ бодоод залбираад дуусаад ингээ хонхоо сэгсэн тэр одоо энэ дээрээс модных нь ус тусаадах юм. Тэр Nice юм бэ. Yon. Дээрээс тусах гоё юм аа. Би бүр энэ чи ямар ядаргаатай бэ гэдэг малгайгаа өмссөн чи гоё юм бэ гэсэн. Гоё гайстай дээрээс ингээд туслаад. Японы Шинто шашны урсгалд энэхүү харагдаж байгаа одоо энэ сүрэл бодон энэ том олсыг бол юу гэж нэрлэдэг вэ гэхээр Shimenawa. За Shimenawag яаж ашигладаг вэ гэхээр ерөнхийдөө одоо зан үлийн ариусгалд бол ашигладаг байгаа. За Shimenawa нь бол ерөнхийдөө дандаа юм сүм, дуган, хийдийн одоо хаалганы өмнө байж идэг. Ямар учиртай вэ гэхээр ерөнхийдөө ариун нандин одоо тийм орон зай, ариун нандин газрыг бол ингэж хамгаалж идэг. Муу муухай зүйлсийг бол оруулахгүй гэдэг утгаараа тийм байдаг. Shimenawa-гийн бас нэг өөр нэг хувилбар нь юу вэ гэхээр Yokozuna буюу одоо сумогийн их аваргуудын одоо бүсэнд мавашинт ингэж одоо байрладаг бахан. За энэ нь яг ямар утгатай юм бэ гэхээр нэгдүгээрт сумо нөрийг одоо бурхадтай илүү ойр гэж үздэг учраас бас энэ Shimenawa гэдэг энэ цагаан одоо бүсэнд нь бол нүцгэн гараараа хүрдэггүй тэр гэдэг тиймэрхүү юм бас байд юм байна. За мөн Yokozuna нар одоо барилдааны өмнө болон хойно одоо ёслолын үйл ажиллагаан дээр юм зан үйлийг бол урт саваатай хийдэг. Энэ зан үйлийн одоо тохиолдолд бол одоо тэр шинтай гэж нэрлэгддэг тэр сава болон юм амьд гэж үздэг юм байна л да. Тэгээ тэр одоо амьд гэж байгаа тэр зан үйл нь бол тэр тухайн газар нутгийг бол ингэж хамгаалж идэг, ариусгаж идэг гэдэг тийм утгатай байд юм байна. За ийм учраас Yokozuna нар бол бурхантай хамгийн ойр гэж үздэг учраас маш их ямар хүндлэлийг авдгийг нь бол та бүхэн харж болох нэ. Аз жаргал. Амжилт бүтээл. Хүссэн зүйлээ хийлээ. Амжилт бүтээл тэр маш их. Чи гой тоглоом бүсэх юм бас хүсэж байна. Чи одоохгүй энэ сурагч болно. Миний охоо. Одоо сурагч болох Хичээлээ сайн хийгээрэй. хичээлээ сайн хиймээр байна гэж хүсэж байна. За яваарай. За энэ яг дээр мэдлээ шүү. За эхлээд мөнгө шигээд. За. Одоо хүслээ. За. 땡기는. 짧게 마셔. 이제 노로가 하고 싶었는데. 아, 짱게. 이제 가라. 자. 와, 이거. За ингээд сайхан оюун нарийн хийлээ. Хүмүүс одоо ингээд бүр амар очирцсан зогсож байна. Бүр хашаага. За одоо яах вэ гэхээр чи өөрөө вата амиа өссөн юм шээ. Нэг
Энэ жилдээ Ватааме ингээд хэлсэн юм шүү. Нэрэн чангийн цүнх үсэг гинэ. Бас нам чи хичээлээ сайн хий гэж хүснэ үү? Аа за сайн байна. Куклтэндээ зүгээр цөөх хүссэн байна манай охин гэж. Оо сая нараа буруутсан. Наачаараа энэ нөгөө нэг ариун сүмдэр очихын тулд ихлэ гараа угаагаад тэгээд ариун сүмд хүрдэг байна. Одоо гоч. За хэдүүл нэгэнт одоо Япон хүмүүс биш юм чи одоо тэгэл дөрөн журмаас нь зарим нэгээс нь тэгэл өөрчлөлт шүү дээ. Тэг ингээд болоо. За надаа хийгээд өгөөч. Яна буцаач хийгээд болорч. За. За сайхан боллоо. Үгүй чи эндээс цаагач хий. За. Биш хийм тэгж болохгүй шүү дээ. Архийн жилээ шүү дээ. За ямар өргөчий заяа. За. Ингэчийн заяа. Энэ бүр үлгэрийн бичсэн юм заяа. Бизнесийн янз бүрийн юмнууд гарч ирнэ. Гэхдээ хичээгээр гэсэн. Энэ ч бүр заяа. Эрдэмтэд шин одоо тийм эрдэмтэд судлаачид аюултай юм байна. За тэгэхээр одоо юу вэ? Явж юу вэ? Энийг үлгий. Окей. За одоо энийг ингээд нугалчлаа те нуглаад одоо уйлаа. Ер нь бол энэ кужинийх нь юм жоох ер нь жоох ядаргаат санагдаад дандаа нэг тийм олигтой юмнууд ер нь бол их гарч ирдгүү. Тийм болохоор хүмүүс ер нь кужин дээр дургуй. Тэгэх яг Япон хүмүүс байнга аваад идэх л та. За тэгээд ер нь бол өглөөний японочдын өглөөний одоо мөргөл ийм болдог. Гоё газтай бас тий. За ямар ч та бүхэн бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Тэгээд ямар ч оны 2025 оны хамгийн анхны бичлэг одоо Японд хэрхэн он гаргадаг вэ? Бичлэг байлаа. Тэгээд та бүхэн таалагдсан гэж найдаа. За одоогор бол яг миний амьдарч байгаа хотод бол айгүй их цастай. Акита гэдэг хотод айгүй их цастай байна. Би цасаа цэвэрлсээр л байна. За тэгээд бичлэгтэйгээ хамт байсан бүгд баярлалаа. Тэгээд та бүхэнд шинэ оны бүх одоо шинэ онд амжилт бүтээлээ дүүрэн байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд лайк, subscribe битгий мартаарай. Дараагийн влогоор уулзцгаая. See you guys.